мөнх төгшөнтэй санал нэг байна. Ягаад гэвэл малчин хуваарь хөдөлмөрлөгчдийг Хүрлбаатар сайд орлого орж ирэх юм яагаад хаагаад байгаа юм бэ? Нөхөн төлөгдөх даатгалын хэмтгэлээ нөхөн төлөх нь 19 онд нээлттэй байлгамаар байна шүү дээ. Энэ чинь дэтгэврийн санд орлого орж ирнэ шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор зэрэг зөвхөн их хурлын гишүүд тэнд очиод бүлтгэнээд байгаа юм биш. Хувь хүн очиод амласан биш. Энэ улсын их хурл шийдвэр гаргаж 19 оны 1 сарын 1-ээс та бүхний энэ нөхөн төлсөн шимтгэлийн дагуу тэтгэврийн олгож эхэлнэ гэж улсын их хурлын гаргасан шийдвэрийг бид очиж амласан. Дахиад улсын их хурл дахиад ийм шийдвэр гаргачихлаа гэд очих. Эцэст энэ улсын их хурлыг нэр хүндэн шүү дээ. Иргэдэд уг нь улсын их хурл өөрөө энэ шийдвэрийг гаргаж амласан байгаа гэдгийг хэлье. Нөгөөтэйгүр Хүрлбаатар сайд удаа дараа танаас аргатай залтай иргэдэл нэг 5 жил тэтгэвэр тогтоолгох цалингаа өндөр тавьж даатгалаа төлчөөд ингэж аваад байна гэж байна. Гэхдээ энэ чинь насны эцэст юм шүү дээ. Тэд нар аргатай залтай мөнгө илүү гарсандаа биш. Тэд яаж яах вэ? Хөөхий тэтгэвртэй гарчаад нэг 5 жил за нэг цаашлаад нэг 10 жилээр наслан үздэй. Гэтэл тэрэндээ нэг гайгүй шиг бас нэг 5 төгрөгөө гайгүй шиг авчаахын тулд мэдээж 3 хумсаа майжлаад карманаасаа байдаг юм авахад тэгээд энэ тэтгэврийн даатгалын хэмтгэлээ өндөр төлж байгаа маа. Тэр аргатай залтайдаа биш. Тэр иргэд маань жирэл иргэд. Харин энэ улсын мөнгө гэдэг чинь эцсийн эсд биш үү? Иргэдийн мөнгө. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг өрн таран хийдэг, шамшигдуулдаг тэр аргатай залтай чинь энэ төрийн албанд байдаг, эрх мэдэлтнүүд л байдаг баг. Тийм учраас иргэдийг дахиж тэгж аргатай залтай нэг 5 жил өндөр даатгал төллөө гэж ингэж ярьж байгаа чинь буруу шүү. Ягаад гэвэл тэд нар хөөх юм насны эцчүүд дээ. Нэг 5 жил гайгүй шиг тэтгэвэр авахын тулд кармагаа шавхаж бас тэтгэврийн даатгалын хэмтгэлийг нэгэнт хууль нь байж байгаа юм болохоор зэрэг дараасан арай өндөр төлөхийн тулд энэ 5 жилээр өндөр төлөөд тэтгэвртэй гарах нь тэр иргэдийн өөрийнх нь хөрхийг карманаасаа илүү гаргаж төлжиж тэр даатгалыг төлж байгаа шүү гэдгийг та бас эргэж ойлгоорой. Тэгээд энэ малчдыг даатгалын хэмтгэлээ төлөөд тэгээд тэтгэврээ авч эхлэх хугацааг нь 19 онд цаашлаад 20 оны 1 сарын 1-ээс авахар хэмжээнд болох зохицуултыг та яаж хийгээд гаргах ёстой шүү гэдгийг л би хэлэх гэж байна. Ягаад гэвэл олон улсын валютын сантай тохиролцоод за ингэчихлээ. За дараад нь орлого гайгүй шиг болчихоор зэрэг эндээ эдийн засаг гайгүй болчихоор бас энийгээ эргэж харнаа л гэж иргэдэд бид амласан шүү дээ. Энэ улсын их хурл амласан. Тэрээс хин нэг хувь гишүүн очиж амласан биш шүү гэдгийг дахин сануулж хэлье.